Төсөөлдөө 1958 он компьютер бол зөвхөн эрдэмтдийн хэрэгсэл байсан. Гэхдээ үүнчлэх оруулахаар физикч Уильям Хиггинботэм нь бүх цаг үеийн хамгийн анхны үжил толгойн болох TENS-42-г үүсгэсэн юм. Түүнээс хойш action, adventure, roleplay, MOBA, simulation, arcade, open world зэрэг бус төрлийн тоглоомод араас гарan цоос нөхцөлхийг бий болгоод байсан юм. Энэ удаагийн бэлгээр бид бүхний магадгүй чиний багтаа тоглож өссөн ностальжик мэдрэмж төрүүлэх бүтээлүүдийг орууллаа. За тэгэхээр өнгөрсөн үе рүү аялахыг хүсвэл бэлгээс хойш нь үргэлжлүүлээрэй. Let's go. Okay, let's go. Space War тоглоомыг MIT-гийн оюутнууд 1962 онд хийсэн бөгөөд энэ нь анхны нийтэд тоглогдсон тоглоом юм. 1972 онд Atari компани байгуулагдаж лидер тоглоомын ертөнцид хувьсгал юм. Pong нэртэй хамгийн анхны амжилттай аркад тоглоом юм. Дараа нь Pac-Man, Space Invaders, Donkey Kong зэрэг тоглоомод гарч хүмүүс тоглоомын газарт дугаарлан зогсох болсон. Nintendo болон Sega-гийн өрсөлдөө эхэллээ. Тухайлбал 1985 онд NES буюу Nintendo Entertainment System гарч Super Mario Bros, The Legend of Zelda, Metroid гэх тоглоомод бэлгэлээ. 1990 онд PlayStation орж ирж тоглоомын график 3D болж тоглоомын ертөнц 360 биш 720 градус зэрэгсэн юм. Widget тоглоом бол зөвхөн нэг зугаар биш. Энэ бол түүх, технологи, урлаг, бүтээл зөвлөгөө, хүмүүжил, бүр спорт бодлоо өгдөн салбар. Counter-Strike CS бол террорист болон Сербагийн хоорондын онлайн бодлон тоглоом бөгөөд тоглогчид тактик, хурд, багийн ажиллагаагаа ашиглан ялалт байгуулахад зорддог. Энэ тоглоом нь 2000-ад оноос одоо хүртэл хамгийн алдартай шүүдэрлэх тоглоомын нэг бөгөөд олон хүний хүүхэд насыг туршилтаа болгосон класс бүтээл юм. За эндээс Агийн оролд орж 900 хамгийн их үнийг унгаас тэр нь бүр фейн зөөж таарлаа. Хоёр дахь нь байсан. Падасаар гарч ирвэл имзигийн хоол болох ёстой. Гурав дахь нь байсан. 29-3 Робот улсын Apex нэг нь бүр улаан гэж боддог. Аль байсан 110. Эйс нөгөөдөл. Dota 2 бол 5 хүнээс бүрдсэн багууд хоорондоо өрсөлдөн баатаруудынхаа чадварыг стратеги болгон ашиглан дайсан самгийг барах ёстой юм. Багийн уялдаа, хурд, оюун ухаан шаарддаг учраас лидер саясын хүний хамгийн түрүү тоглоомын нэг болсон юм. GTA Vice City, San Andreas болон 3. Тос тоглоомд нь Rockstar Games компани бүтээсэн нээлттэй ертөнцтэй түүхэн адал явд RPG-ийн тоглоомод. Тос бүрдээ өөрийн онцлогтой хот түүх зохиол, соёл, эрен үеийг харуулсан бүтээлүүд бөгөөд эдгээр нь тухайн цаг үеийн уур амьсгал, нийгмийн байдал, соёлын онцлогийг тусан харуулж чадсан байдаг. GTA 3 нь Нью-Йорк хотод суурилсан Liberty серид өрнөдөг бол Vice City нь 1980-ад оны Майами хотын сэтгэлдэн мөнгө, Maf Харт амхны 8 соёлын цэцэрлэгтийг тусгасан. Харин San Andreas нь 90-ад оны баруун эргийн амьдрал, хип-хоп соёл, бүлэглүүдийн дайн, ялгарлан гадуурхал буюу racist зэрэг боднэмийн асуудлыг хүндсэн бөгөөд энэ зурлан тоглоомын салбар томоохон өөрчлөлт авч чадсан юм. Y8 тус платформ графикийн хувьд энгийн боловч хурдан ачаалагддаг. Хэлбэрүүдээр л тоглоомуудаар баялаг. Мөн олон төрлийн жижиг сонирхолтой ингийн браузер тоглоомуудыг багтаасан бөгөөд хэдэн мянган тоглоомыг үнэлэл бүгээр тоглох боломжтой нь Y8-ыг бүх насны тоглогчдын донд түгээмэл болгосон юм. Nokia Games Nokia-гийн энэ тоглоомод анхны гар утасны хамгийн хөгжилтэй цагаан өнгөрөх хэрэгсэл байв. Snake, Bounce, Doodle Jump зэрэг тоглоомод олон хүний хүүхэд насыг хөгжөн өнгөрүүлсэн. График нь энгийнч тоглохтой амархан байсан тул өнөөгийн олон тоглоомын эхлэл болсон юм. Wii Games Wii-гийн тоглоомод нь хөдөлгөөн суурилсан шинэ төрлийн тоглоом болж гэр бүлийнхэнд хамт хөгжөлдөж хөдөлж тоглох боломжийг олгосон. Тус консолийн хөдөлгөөс контроллерууд нь тоглоомд илүү бод мэдрэмж өгч спорт, уран бүтээл,
Адал явдал төрөлд олон шин туршлага авчирсан. Тухай бол бидний сайн мэдэх та биш шууд уншлаа шүү. Mario Bros, Mario Kart, Wii Games, Zelda, Resident Evil, Sonic, Lego, Indiana Jones, Metroid, Pokemon, Red Steel, Silent Hill. Яана. Продослоо шүү. Хаанаас вэ? Одоо саалаа вэр. Та нар намайг байнга прогоо зүгээр ингийн хэрэглэе гэж бодож байна уу? Үгүй маа. ChatGPT, Canva, Netflix, Microsoft, Apple Music бол Spotify subscription-уудыг доор байрлах description хэсгээс орж хяналттай үнээр авцгаарай. За энэ эдэд тусчаад энэ Netflix-ээр кино үзье дөө. Call of Duty. Cotton анхны Call of Duty цувралын тоглоом бөгөөд дэлхийн 2 дугаар дайны сүнтэй батандарлын тоглоомыг тоглогчдод мэдрүүлдэг. Энэ тоглоом нь тактик, багийн ажиллагаа, түүхэн нөхцөл байдлыг хослолон шүүтэр тоглоомын жанрт шинэ стандарт тогтоосон юм. Left 4 Left 4 Dead нь дөрөв тоглож хамтран зомбижуудын тоглохноос амьд үлдэх зорилготой cooperative шүүтэр тоглоом юм. Энэ тоглоом нь хурдтай үйлдэл, багийн ажиллагаа, айц бол адреналиныг хослуулсан сэтгэл хөдлөсөн туршлагыг өгдөг. Contra бол 1980-аас 90 оны үеийн сонгогдох аркейд тоглоом бөгөөд хурдтай хөдөлгөөн, тесрэлт, адал явдлаар дүүрэн гэдгээрээ алдартай. Тоглогчид 2 хүн зэрэг хамтран тоглох боломжтой бууд дайсны цэцэрлэгтөнд ажлыг даван туулж амьд үлдсэн төлөө тэмцдэг. Танк. Энэ тоглоом нь тоглогчид танк жолоодон дайсныхаа танктад толдно. Стратеги урд хоёрыг шаарддаг энэ гэдэрлэгтэй тол олон хүн таалагддаг. Яг л бид бүхний аавыг тоглодог байсан Tetris-тэй төстэй бөгөөд зуршинтай байсан тоглоом юм. За тэгэхээр та бүхний бага насны тусламжийг жоохон жисэн сэрээсэн гэж бодож байна. Зарим нэгэн тоглоомуудыг алгасан бол уучлаарай. Миний орхидуулсан тоглоомуудыг комментэд бичээрэй тэгвэл. Мөн дараагийн бичлэгийг үзэх хүсэж байна доор бичээрэй. Илүү сонирхолтой болгохыг хичээх болно. Тэгэхээр дараагийн бичлэг хүртэл түр баяртай.